TV9 үзүүлж байна. Хагц харуусгал. Уйтгар гоник. Хүлээлт хүсэл мөрөөдөл. Хүний амьдрал баг юм. Санс сэтгэл. Хайр халуун тэврэл. Элэг бүтэн гэр бүл. Эрэг уулзах хүч. Гэр дүр аз жаргал. Тэврэлт бүр халуун. Хайр хаана тэнд амьдрал оршин. Тавилан нэвтрүүлэг. Өчүүхэн зөвлөж таны амьдралыг өөрчилж болдог. Нүд өрөмхийн зур танд санаандгүй зүйл тохиолдож таныг төсөөлж байгааг төлөвлөөгүй ирээдүйн аялалд хөтөлдөг. Ийм нэгэн үйлдэл тавилан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын оролцогчид тохиолдсон байдаг. Тавилан нэвтрүүлэг эхэлж байна. Бид энэ удаад Баянгол дургийн иргэн Саран Огтой шүрэн цэцгийн цагтлыг онцолж байна. Бидэнтэй цуг байгаарай TV9. Аав гэдэг үгийг өмнө та дуудчихсан уу? Үгүй. Би яг аав хүнийг бол би бол амьдралдаа би 43 жил настай би дууж үзээгүй. Би яг хатна маа аав гэдэг өөр би хурдигч хэлж үзээгүй. (1978 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Өөрхөн аймгийн Бүрд сумын иргэн Чимэд дорж овогтой Золбин, Булган аймгийн Хангал сумын иргэн Пүрвийн Сарн нар анхны охин үрээн үлгийдэн авч бүл нэмсэн өдөр. Алдаа оноотой эхэлсэн залуухсуудын хамтын амьдрал үл ойлголцлоос болж анхны үрээ үлгийдэн авсны дараа 3 сар болоод тэд өөрсдийн амьдрал зам мөрөө хөөх болов. Энэ цагаас хойш ээжийнхэн ингэрт үлдсэн охин үр, эхийнхэн хэвлийд үлдсэн хүү нар төрсөн аав Золбинтой ахиж уулзаагүй юм. Өдрийн минь шүрэн цэцгээ. Өдрийн минь. За ингээд үзэгчтэйгээ нэвтрүүлгийнхаа анхаалдар шүрэн цэцгийг олзож байна. За, хоёлаа ярилцлагаа эхлэх юмна үзэгчтэй хүнлээд маск авчи. TV8 телевизийн баг хамт олон бол халдвар хамгаалтын дэвлэг маш өндөрсөж байгаа. Тэгээд бидний хувьд бол 3 хоногт тандаа шинжилгээнд хамрагдчих байгааг бол тоолгоё. Тэгэхээр өөрөө ч шинжилгээнд хамрагдсан байгаа юу? Хамрагдсан байгаа. За, хоёлаа тэгвэл маск авч ярилцъя төхөө. За, шүрэн цэцгийн маань хувьд TV8 телевизийн талын нэвтрүүлэгт 42 жил уулзаагүй өдөрсөн эцэг Золбин гэж хүнийг хайжууллаа цагтэлсэн байгаа тий. Тэгэхээр энэ талаараа яриад эхлэхийн өмнө хоёлаа гэр бүлтэй чинь танилцъя. Шүрэн цэцэг маань одоо хин хинтэйг амьдардаг уу? Би одоо хүртэөгөө ээжтэйгээ 3 хүүхэдтэйгээ би амьдардаг. Тэгээ одоо доороо 2 нэг эрэгтэй зүйтэй, нэг эмэгтэй зүйтэй байдаг. Манай 2 дүү маань хоёлаа Францд байдаг. Тэгээд одоо би бол яг Монголд байгаагаар бол яг ээжтэйгээ 2 нөхөртөөгөө 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Тэгэхээр шүрэн цэцэг маань ихээсээ 3 юм байна тий. 2 дүү нь хилэн чандад Францад гэр бүлээр амьдарч байна уу? Сурч байгаа юу? Гэр бүлээр амьдарч байгаа. Хэдэн жил болж байгаа юм? Одоо бараг 10 гаруй жил болсон. 13 4 жил болсон байна. Гэр бүлийнх нь хүн юу хийдэг вэ? Манай гэр бүлийн өсөөдөн хийж компанид ахлагч хийдэг. Хэдэн өдөртөө ажиллаад тэгээл хийж байгаа. Шүрэн цэцгийн маань хувьд бол гэр одоогоор хүүхдээ хараад тодорхой эрхэлсэн ажилтгүй гэртэй байна уу? Сорин байна уу те? Би одоо яг жоох хүүхдээ болохоор хүүгээ хараад тэгээл гэр зураал байгаа. Аавыгаа яг хизэнээс хаажглуу өөрөө чинь хувьд бол баггүй хугацаанд бол хайсан гэж цагтл дээр битсэн байсан. Тэг яг хэдэн жил хайсан юм? Би яг ингээл аавгаа олъё гэж бодолгүй амтнаас сургуулаад ингээ ясны 30 муучин 2 настайгаас эхлээд би юм сурч үтсэн. Тэгэхэд ямар тийм сургамург ажиглуулур байхгүй билээ. Тэгээд би аргаа хараад бодоод ингээл танаа нэвтрүүлэг үзээл ямар гоё юм бэ нэвтрүүлэг тандъя гэж бодоод өөрөө зоригдлоо. Эл манай хүн ч гэсэн аавгаа чи ингээ олж уулз өдөө 40 гаруй жил ингээ уулзааг байгаа юм чинь миний ань олж уулз болно штэ бүтэн гэдэг намайг айгу зоригжуулсан манай хань. Тэгээд хандаа ч гэсэн баярлалаа гэж хэлмээр. Дэмжиж бас тэгээд би одоо аавгаа ерөөсө
Нэг 3-4 сартаа л эсэх гэсэн. Тэрнээс хойш би бол аавгаа бол нэг ч удаа нэг ч удаа дуу хоолойг сонсож үзээгүй. Тэгээд танаа нэвтрүүлэг аягүй бинтаа нэвтрүүлэг хийдэм бэ тий. Та хэдийн ажил үс сайхан бүтэээл гэж хэлмээр байна. Тэгэхээр ширүүн цэцэг маань өнөөдөр 42 нас хүрч байгаа тий. Тэгэхээр 42 нас гэдэг чинь нэг ойтой гэхээр баг 41 жил болзаагүй юм байна. Тий. Тэгэхээр мэдээж нэг ойтойгийн үйл үрж байгаа. 43 за. 43 нас үрж байгаа одоо 8 сарын 43 нас үрэх юм би. Тэгээд яг ингээ хахад би яг ингээ ээжээс наруул нэг 41 жил гарантаа л юм шиг байл. 42 жил автаа. 42 жил юм. Яг залбангаагаас одоо өөрөө чи хав залбан тий. Та хоёр бол эцэг нэгтэй дүүтэй гэсэн тий. Залбангаа өөрөөр хэлбэл одоо хоёр хүүхдийн хандаж хайж байгаа. Хоёр хүүхдийн охин ариун бол охин шүрэн цэцэг нь одоо ингэж хайж байгаа. Тэгэхээр аавын талаар ямар мэдээлэл байна? Ер нь аавын талаарх мэдээллүүдийг та хинээс авч байна? Би яг аавын талын мэдээллийг бол ээж маань нэг баг зэрэг өөрөө мэддэг мэдээллийг л надад өгсөн. Ээжтэй тань уулзаад ээжээс тань мэдээлэл авах боломж байгаа юу бидэнд? Байгаа би ээжтэй уулзах болно. Нэвтрүүлгийн гол зорилго болсон золбонгойг олохын тулд бидэнд бодит хэрэгтэй мэдээллийг өгөх зор ганц хүн бол шүрэн цэцгийн ээж Саран байсан юм. Төвний хувьд 1958 онд Булган аймагт мэндэлсэн 3 хүүхдийн ээж. Залуу наснда их хотын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулж барилгын салбарт 20 гаруй жил ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан байна. Таны охин шүрэн цэцэг талын нэвтрүүлгийн баг хамт олон загтал бичсэнийг та сонссон баг тий. За загталд бол тэрээр өөрийн төрсөн цэцэг залбангойг бол одоо олж уулзах хүсэлтэй байгаа бол бидэнд илэрхийлсэн. Төрсөн цэцэгтэйг бол 3 сартаагаас хойш уулзаагүй. Тэгээд аавтайгаа уулзаагүй 42 жил болж байна гэж бичсэн байлээ. Тэгэхээр бид таны охины хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд одоо өөрөөр хэлбэл таны охины аав залбангой талаарх мэдээллийг бол танаас асуух гэдэг. Тэгээд таны хувьд бидний ирэлд бас тусдсан болж залбангой талаар мэдж байгаа мэдээллүүдээ бидэнтэй бас хуваалцаач. Анх залбангойд хоёр хаана хизээ хэрхэн танилцж ирсэн юм бэ? Бид бол одоо манай нэг найз энд залбан гэдэг аагийн одоо нэг дүүтэй нүрхдэг гэсэн гээ. Тэгээд би яг бүтээр цуг явж хагаад тэгээд тэр ахтаа танилцчихгүй. Тэгээд бид тэр гэр бүл болоод явж байгаа гэр бүл болоод тэгээд энэ охин гараад тэгээ охин гарсны дараа би хөдөө яваад өгөхгүй эмээ өвөө хоёр л байгаа. Эмээ хоёр өвөө хоёр чинь 8-9 сартаад нь би явсан баха Булган руу. Тэгээ Булган руу яваад өгсөн чинь явж байгаа л нөгөө би эмээ өвдөөл тэгээл нэг хэсэг хоолунд нас гарчаад байхгүй юу. Тэгээ тэрийгэж мэдэхгүй байгаад гэсэн чинь нөгөө дүүн гидсэн 2 сартай байгааг нь би мэдээгүй. Эрэгтэй дүүн одоо эрэгтэй дүүн. Ариун болт гэсэн. Ариун болт. За. Тэгээд энэ хүүхэд нь гараад тэгээд нэг энэ хотод түрээд ирсэн чинь гэрээ нүүлгээд алах болсон байхгүй. Тэгээ хаашаа явсан ч мэддэг. Тухайд жил гарсан тустай бийсэн юм байна шүү дээ тий. Та хүүхэд төрүүлчихэд хөдөөнөөс ирсэн юм уу? Хүүхдээ төрүүлчихэд би хөдөөнөөс ирсэн шүү дээ тэр багын. Уг нь бол нөгөө та охин аваад хөдөө явахдаа нөхртөөгөө ярилцаад явсан мэт дээ. Ярилцаад би одоо хөдөө явлаа. Энэ хүүхдээ эмээ өвөө хоёр дээр үлдээчээд ирнэ гэдээ яваад өгөхгүй юу. Тэгсэн чинь нөгөө эмээ өвөө хоёр чинь явуулаагүй даралтж иглээ тэглээ инглээгээд тэгээд бас нэг хэдэн малтай байсан. Тэрэнд нас цус нэмэр болоод тэгжээд л нөгөө гизэн тооцох хөвчөнд амарч. Хүүгээ төрснийг мдэггүй гэсэн үг үү? Хүүгээ төрснийг сүүлд нь би нөгөө албан газраар нь явахгүй. Тэгээд шүүх мөхөөр яваад ингээ яасан чинь одоо тэдэн сар тэгэж олцсон энэ төр гэсэн чинь тэгээд яг хүүхд чинь мөн байна гэдгийг тогтоогдсон шүү дээ. Тэрийг мэдсэн үү? Мэдсэн. Тэгэхээр хүү охин хоёртой үедээ залбангой мэдчихэж байгаа юу? Мэднэ. Ариун болж шүрэн цэцэг хоёр гэж хоёуланг нь мэднэ. Хүүхдүүдтэйгээ уулзахгүй татгалзах шалтгаан байгаа юу? Би болохоор үгүй ахал гэж бодоод байна. Одоо нас нь явж байгаа юм чи мэдээж л өөр хүүхэд нь л юм чинь тэгэл уулзах л байлгүй л гэж бодчих. Би ч одоо 59 оных юм байгаа. Тэр надаас ямар 4 байна уу 5 насаар ах байсан. Тэгэхээр оны таас тодорхой сайн мэдээ. Оны нь бол одоо мэдхгүй.
Царай зүс нь ямар хүн бэ та? Царай зүс нь одоо залуугийн царай зүс бол тийм шүрэг шиг тийм өргөндөө царайтай. Тэгээд амар тийм буржгал үстэй. Бүр нэг ийм л үстэй. Одоо тавилт нэвтрүүлэгт ихтгэлтэй загтал бичсэн та хэд маш их баярлалаа. Тэгээд бид бол чадхаараа залгаа биелүүлэхийн төлөө хичээх болно. Тэгээд хамгийн гол нь таны өгж байгаа мэдээлэл маш чухал. Одоо танаас л бидэнд өгж байгаа мэдээлэл за чимэдэр жоогтод залбив юм байна. Он нь бол тодорхойгүй. За тухайн үед бол Улаанбаатар хотод ажиллаж амьдарч ирсэн юм тийм. Ямар ажил хийдэг вэ? Одоо энэ үйл төсний төв зөвлөлийн бааз гээд байсан шүү дээ. Амрагчид энэ төр зөөдөг. Тэнд автобус бариад байдаг. Автобусны ажиллаж. Төрсөн эцгээсийн холдсон шүрэн цэцэг 43 жилийн турш аав хэмээх үгийг хэлж үзээгүй. Ээжийнхэн сэтгэлд нь сэв суулгахаас имэж зориг гарган аавыгаа асууж чадалгүй 43 нас хүрсэн байна. Аавтайгаа уулзахыг хүсч байна хэмээн асгартлан ойлгох энэ бүсгүйд аав гэдэг 3 үсэгтэй үг юу юунаас ч илүү чухал. Тэр 43 жил энэ үгийг хэлхийг л хүлээж хүсэж мөрөөдсөөр явна. 42 жилийн турш сураггүй алга болсон аавын хувь заяа хаашаа эргэсэн бэ? Бидний эрлийн үр дүн юу байх бол? TV9 үзүүлж байна. Хагацл харуусгал. Уйтгар боник. Хүлээлт хүсэл мөрөөдөл. Хүний амьдрал баг. Сансан сэтгэл. Хайр халуун тэврэлт. Элэг бүтэнд гэр бүл. Эрэг уулзах мөч. Гэр дүр аз жаргал. Тэврэлт бүр халуун. Хайр хаан тэнд амьдрал оршин. Тавилан нэвтрүүлэг. Энэ гэр бүлийн Эдрет тавилангийн зангилааг тайлахад бүтэн 2 сарыг зарцууллаа. Баггүй хугацаанд үргэлжилсэн амаргүй эрлийн эцэст Өөрхангай аймгийн иргэд бидэнд тусалж эрэлт хэрэг болох үс чухал мэдээллүүдийг олж өгсөн юм. Нэвтрүүлгийн оролцогч шүрэн цэцгийн аав Золбин 1978 онд Сарангаас гэр бүлээ цуцлуулсны дараа удалгүй төрсөн нутаг болох Өөрхангай аймгийн Бүрд сумыг зорьсон байна. Тавилан нэвтрүүлэгтэй хамтдаа ирэх үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тавилан нэвтрүүлгийн баг хамт олонны энэ удаагийн зорилго бол Өөрхангай аймгаас гаралтай чимэдэр жоогтой Золбин бол хайж олох байгаамаа. Ингээд баг хамт олон бид баггүй ирлийн эцэст бол Золбингоо мэдээллийг бол олж авч сургийг нь бол гаргаж чадсан байгааг үзэж та бүхэндээ дуулахад таатай байна. За нэвтрүүлэгт хамгийн анх хандлан захаа бичсэн шүрэн цэцэг болон түүний ээж бол фото зургийг харуулвал одоо Золбингоог таних боломжтой гэдгийг бол бас нэвтрүүлгийн эхэнд бол хэлж байсан. Тэгээд бид бол ирлийн эцэд Золбингоо фото зургийг бол олж авсан байгаа. Тэгээд шүрэн цэцэг болон түүний ээжд бол одоо фото зургийг үзүүлж Золбингоо мөн эсхийг бол одоо орж тодруулцгаая. Тавилан нэвтрүүлэг та бүхэнд өргөжлөн хүрч байна. Бидэнтэй цуг байгаарай. TV9. Хөөцж байгаа баяртай. Баярлалаа. Бас гавч дөө. За хэд хоног нэлээд хүлээв үү шиг байна. Зөндөө. Нэлээд үлээлээ. Тэгэл энэ чин сураг одоо яах вэ гээл тэгэл уцаа жагнаал гэгэлзээл тэгэл ноорч ирэхгүй гээл тэгээд. Жоо та фото зургийг харуулаа таних боломжтой гэж хэлсэн тий. Тий. Сураг бол гаргасан байгааг дуулгая. За. Шүрэн цэцгийн аав Золбингоо сургийг гаргасан байгаа. Гэхдээ бидний гаргасан хүн маань чухам мөн үү биш үү гэдгийг сараагч маань шийднэ. Сараагчд маань үзүүлэх зураг маш чухал байгаа. Тэгэхээр сараагч маань сайн хараад би тань зургийг үзүүлье. Энэ зураг байна. Мөн. Уул нь одоо энэ өвс нь байхгүй болсон байна. Өвс нь одоо өгшрөөтэй. Тэгвэл яг дүр төрх нь мөн бэ.
Чүрэн цэцэгтэй адилхан байна уу? Ер нь адилхан бааз тээ. Тэр яг ийм хүн залуудаа бол юм чинь аюу ийм өсөн ийм ардгар хийм ийцэн юм шиг ийм хүн байсан байгаа байхгүй. Тэгээд одоо юм чинь нас өгсрөөд ирээд бас өөрчлөгдсөн байна л да. Өсөн шингрээд унж ундаг ч юм уу те. Тийм байна. Ер нь яг мөн би. Өсөн л шингэрсэн. Тэрнээс тэр чинь мэдээж нас явсан болохоор хурцсан байна тий. толгоогоор нэг арзаасан юм. Тэгээ ямар сандаа энэ өстөө нэрээ нэг одоо энэ эмэгтэй хүн дэвэл байх ёстой ус байна да гэж хардаг байсан. Нүд амар ижилхэн юм биш. Уруул нүүрэн төрхөн. Чамд бол аавынхын талаар зүйл төрөх байгаагүй тий. Өстө байгаагүй би энэ зураг нь одоо анх удаа л харж. Яа зураг зургийг авчихсан. Танаа телевизийн төлөвт маш их баярлалаа. Үчнэжэд уулзаг аав минь зургийг гаргаж өгсөн. Тавхин нэвтрүүлэгтээ баярлалаа. Стэнгийн читэс төлөв. Ямар гоё нэвтрүүлэг аав бүхэндээ маш их баярлалаа. Одоо би автагаал одоо гоё зургийг хараад ингээд суучаад амар сэтгэлүүдэлж. Өчигдөр яг ийм ус мань яг мөн. Өчиг бүр амар юм өсний юм ардгар буржгал байсан байхгүй. Яг зүр төрхөн мөн байна та. Солбонгой маань бол одоо эцсийн мэнд их тоох амьдарч байгаа. Орон нутагт, төдөө орон нутагт амьдарч байгаа. За таны дараа бол гэр бүлтэй болсон гэдгийг та нар хэлжсэн тий. За одоо бол Солбонгой хүү бэр ач нартай хамт амьдардаг. Би Өөг нас дүүлжсэн эдээ сонсохлаа гэж би зөнтөө ба. Зөнтөө хэд хоног хүлээсээ. Надад гоё мэдээ зурсан. Танад зөнд маш их баярлалаа. Би юм удаан болцоо юм болохоор амар сэтгэлүүдтэй дагшгүй нөө. Юу яах вэ? Аавтай байна гэдгийг сайхан аавтайгаа энэ олон жилийн дараа инх тун хаахт нь уулзна гэдэг бүрч сайхан. Олон жил аавыгаа хаагаад, ээжигээ хаагаад эцэст нь бурхан бас нэг дуулж байгаа маш олон юу нэвтрүүлгийн маань амжилт штэдэг. Тэднийг бодож шүрэн цэцэг чи үнэхээр хадтай байна, хувьтай байна. Аавтайгаа уулзах хувь тавилан чамд байж. Тэгээд 40 жил хүлээсэн аавтайгаа хэдхэн өдрийн дараа өөрийн чинь хүсэл уулзах боломжтой боллоо. Баярлалаа танаа нэвтрүүлэг. Миний аав сураг хажиг тавьж өгч 43 жил хүлээсэн. Хүслийг минь би илэрч өгсөн. Маш их баярлалаа. Хэлж өгөхгүй би бурхан минь. Маш их баярлалаа буюу хийх болтугай гэж би хэлээ. Бүхэн ажил өсөө өдөр хандрал нь тэг шахарал гэж хэлмээр танаа нэвтрүүлгийн хамт тулна. Нэвтрүүлгийн би танаа нэвтрүүлгийг хараад автаа хөлж байгаа янз бүрүүдээ хараад буруу харьцны нөлөөсөө арчаа зөв арчныг нөлөөсөө арчаа суудаг. Манай нөхөр хоёр маань царгилж нэвтрүүлэг намайг хуудсан маш их баярлалаа. Хандаа ээжтэй баярлалаа гэж хэлмээр. За баярлалаа үзэгчдээ тавилан нэвтрүүлэг маань үзэгч та бүхэн үргэлжлэн хүрч байна. Та хэд маань одоо тавилан нэвтрүүлэгтэй хамтдаа байж 42 жилийн дараа аав охин хоёрын уулзах торгон мөчийг хүлээн авч үзээрэй. Үзэгч та бүхэн тавилан нэвтрүүлэг маань үргэлжлэн хүрч байна. Бидэнтэй цуг байгаарай. ТV8. Хайсан хүнээ олж мэдээлэлээ баттгаж авахаар дараагийн маршрут Өвөрхангай аймгийн Бүрд сумыг зорих байсан.
Харамсалтай нь COVID-19 халдвар орон нутагт эрчимтэй дарахж байсан нь мөн л бидний явах хугацааг хойш татсан юм. Эрдэнэ суур амьсгалтай өргөн уудам газар нутагта эх орныхоо өнцөг болон бүрээс үзэж та бүхэндээ зориулан бэлтгэдэг тайлан нэвтрүүлэг үргэлжлэн хурж байна. Нэвтрүүлгийн энэ удаагийн зарлага бол нэвтрүүлгийн оролцогч шүрэн цэцгийн төрсөн эцэг Залбангааг бол олж уулзах байгаамаа. Баг хамт олон бид баггүй ирлийн эцэст бол Залбангаа бол сургийг гаргаж чадсан. Түүний хувьд бол Өөрөнгөө аймгийн бүрд суманд хүүгийнхаа хамт амьдардаг гэдэг мэдээллүүдийг бол олж авч чадсан байгаамаа. Үүний дагуу Залбангаатай уулзахаар тайлан нэвтрүүлгийн баг хамт олон Өөрөнгөө аймгийн бүрд сум руу хөлгийн жалаа залаад байгаа нь юм аа. Ингээд тайлан нэвтрүүлэг үзэж та бүхэнд өргөжлөн хүрч байна. Бидэнтэй цаг байгаарай. TV8. Хаврын өр хөдөө нутагт хэдийнэ оржээ. Хаяахан хаврын хавсраг тавьж байгааг эс тооцвол нар ээж байгаль дэлхий өнгөө засжээ. Энэ л өдөр нийслэлээс нэвтрүүлгийн баг хамт олон биднийг очиж байгаа учир шалтгааныг Золбонгой огт мэдээгүй юм. Нутгийн иргэд түүнийг Золбон гэдэг нэрээр бус шоовдөр жижиг мөнхөө гэдэг нэрээр мэддэг байв. Нутгийн иргэдээс сураг тавьж явсаар түүний оторлож байгаа газар дээр бид очисон юм. Тухайн үед хүү ган тулга түүний гэргийн нар отрын гэртээ байсан бол Золбонгойн хувьд хониндоо явсан байлаа. Тайлан нэвтрүүлэгтэй хамтаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд баг хамт олонны хувьд бол бас Залбангойг нэлээ сурцаар байгаад бол хүүгийнт нь хүрээдэрлээ. Тэгээд Залбангойг бол нутгийнх нь бол Залбан гэдэг нэрээр нь бол мэддэггүй юм байна. Жижиг мөхөө. Шоовдөр жижиг шоовдрын мөхөө гэлээ. Тий, жижиг шоовдрын мөхөө гэдэг нэрээр нь бол мэддэг юм байна. Тэгээд бидний гэр бүлийн хувьд л хотроор одоо нөгөө бид анх бидний ярьжсэн газараас өөр газар ирээ бууцсан юм тий. Шал өөр газар ирээ бууцсан байна. Алдгийн хоол их алга гэдэг газар ирээ бууц хотроор ирчихэд байдаг. Анхлээд бид нар яг очие гэж ярьжсэн газар чи одоо эндээс хэр хотлоо? Одоо эндээс 35 км-ийн цаанда. Яг л 35 очих газар бол. Энд хизээ нүүжээрөө? Манай энд нүүж ирээд 3 4 он чинь да. 3 4 он жоох. Бид нар ер нь одоо ямар зоригтой аав чинь хайгаад байгаа юм болоо. Энэ тал дээр өөрөө чинь бодлыг бас сонсъё. Ястаа мэдээгүй ш наадах чи бол мэдээгүй ш. Ирж байгаа л гэж өчтөр ярьсан ш танаас. Очинаа гэсэндээ би заавал цааш хэлж өгöl явуулсан. Яг сайн мэд мэдээгүй ш наадах чи. Ямар учиртай гэж мэдэхгүй яваа ш. Аав нь хаашаа явсан юм лээ? Хондоо явсан гэлээ. Аавын доошоо хондоо явсан. Доор байгаа да. Гэнэт хотоос телевизийн баг аавыг хайж ирсэнд гайхсан ган тулга учрыг нь ойлгож аавыгаа хонноос авчрахаар явсан юм. Төд удалгүй тэндээс тоос ман татуулсан цагаан машин гарч ирсэн нь бидний гол зорилго болсон шүрэн цэцгийн аав Золбонгой байлаа. Бидний гол зорилго болсон Залбангой бол хоньноосоо ирж байна. Тэгээд Залбангой бол бид нарыг ямар учир шалтгаантай ирснийг бол мэдээгүй. Одоо түүнд бас нэвтрүүлгийн зарлага бол тайлбарлаж ойлгуулахыг хичээнэ. Тэгээд тайлан нэвтрүүлэгтэй хамтаагаараа үзэгчтэй нэвтрүүлэг үргэлжлэн хурж байна. За, сайн байна уу? Сайхан орж байна уу та? Сайхан орж байна. Би лагшин тангуу. Ой, мамушка. Сайн үжилээ таны. Бид нар энэ замаар яваад таныг нутгийнхэн чинь нөгөө Залбан гэдэг нэрээр хайсан чинь мэддэггүй. Тэгээд жижиг мөнхөө, шоовдөр мөнхөө гэлээ. Тэгэж хэлвэл хүмүүс мэднэ гэхээр нь тэгэж хайсаа жоохон дээшээ хэтрээ явчих. Би сайн доор байсан чинь хаваартай гэдэг. Хаад бид нарыг хараагүй юу? Ой, яараа би хандгаа юм. Мөн ахянаар хувьд бол биднийг ямар учиртай өөрийг хайгаад байгааг бол хараахан мэдээгүй байгаа тий. Агч юм байна. Хармаар гэтэл дээрээс очлоо гайхал багт. Сарганы тантай холбогдоод снаас хаш барж сарганы. Нэг ирнэ хичээн одоо яа. 3 сарын хэр хоёлоо холбогдсон тийм. Тэр бараг 2 сарын дараа уулзж байгаа шиг байна холбогдсноос хойш. Таныг хайж олох ёстой хэн нэг юм би юу? Ёстой санаанд орохгүй л байна. Бодол яваад байгаа. За, бодол яваад байгаа юм. Би манай нэвтрүүлэгт нэгэн загтал ирсэн. Одоо 3 сарын өмнө би тантай 2 сарын өмнө холбогдсон гэхээр нөхөө загтал маань 2 сард ирсэн захаа.
Би танаас асууад цагаан уншуулахаас өмнө ганц нэг гэн зүйл тодруулчих. Танд төрсөн дөө чимэд дорж цагт хоёр пунсал гэж байсан уу? Байсаа зайл. Өдөр бурхан болцсон уу? Миний дүү цацаг хэрэгтэй нөө онсон аваа. Тэний дүү нөө дүүтэй соцсон байсан. Төнгөр хоёр. Аха, таны нэрийг Ман Бадар гэдэг байсан уу? Намайг тэгд. Ман Бадар гэж байгаа сүлд нэрээ залбан гэж сулсан байна тий. Ерөөсөө юу ах одоо нэг инкрелт юм юу чинь тий. Тэгж л энэ нэрээ энэ наад нэрээ чинь солиулах гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь нэг үлдэж байгаа ар гэж хүүхдүүд дүүнэртэй жоохон тавгүй болно гэх юм. Нэртэй суухан зүстэй суухан. Тэгээ солиогоо тэгээ үлдсэн нэг уг нь 10 гаруй төрснөөс нэг одоо нэг ганц л үлдэж байгаа. За үеэлүүд гонгоож уян явахтаа шавдар гонгоож уян ихчдүүгээ хүүхдүүд. Ихчдүү Эрдэнэ очир гэж хүмүүс. Миний ээжийн За хүүхдүүд. За тэгэхээр бол энэ дээр байгаа мэдээлэл бол яхахгүй та бидний хайж байгаа хүн бол яхахгүй та мөн болж таалж байна. Хэвээ энэ Ман Бадар гэдэг нэр таны нэр мөн бол. За манай телевизэд ТV8 телевизийн талхны нэвтрүүлгийн сэтгүүлч Гэрэлмад загтал бичүүгээд 2 сарын сүүлээр нэгэн загтал ирсэн байгаа. Би танд энэ загтлыг уншиж үзүүлье. Сайн байна уу? ТV8 телевизийн хамт олон та бүхэн болон талхны нэвтрүүлгийн Гэрэлмад сэтгүүлчид хандаж байна. Намайг Шүрэн Цэцэг гэдэг. Би төрсөн автагаа 42 жилийн турш уулзаж байгаагүй. Таалгас. За, уулзах хэрэгтэй хүн үү? ТV-ийн дээрүүд нэг тэр ээжийн сараа гэдэг. Саран. Амтэрч байгаад 2 жил ч амтэрч байгаа. Тэгээ салсан юм. Одоо энэ сартаа байхад нь салсан гэсэн тий. Хоор 3 сар байж байгаа. Ээжийн лаваа ицдэг. Тэгээд тухайд Саран гэдэг хүн бас бие тохируулсныг та мэдэх үү? Тэрийг нь бол мэдээгүй. Үлдэл хүүхдүүд явж байгаа л уулз тийм гинэ гэдэг би гайхаад байна. Сайн мэдээгүй. Сургийн сонсоод бол ах нь өргөж авсан гэж тоолсон. Тэгэхээр тантай уулзах хэвээр хоёр хүүхэд байх нэ зөв. Тогоо хөөл гэж хэлж ах. Тэр сараг ах. Тэдний хөрөж авсан. За би танд захиагаа гүйцэд уншаа өгч тий. Би 30 наснаас хойш аавтайгаа уулзах гэж олон газараар сураг тавьж зөндөө явсан боловч олж сур гаргаагүй. Тэгээд ТV8 телевизийн тавилан нэвтрүүлэгт хандаж байгаа нь энэ. Энэ олон жилийн хугацаанд аавынхаа сургийг гаргаж чадаагүй болохоор танаа телевизийн хамт олон та бүхэн надад аавын минь сургийг гаргаж өгч уулзаж өгч тус болооч гэж чин сэтгэлээсээ та бүхнээс хүсэж байна. Өдөө олон жил болсон ч аав гэдэг үгийг нэг ч удаа дуудаж үзээгүй. Миний сэтгэлийг ойлгож надад туслаач. Танаа нэвтрүүлгийг олон аавуудыг, олон ээжүүдийг уулзаж байсан сайхан буянтай нэвтрүүлэг загтал бичсэн Шүрэн Цэцэг. Цаана Шүрэн Цэцэг. Тийм. Наадч юм. Би ч бодсон юм аа. Хантаа уулзах. Тэр жолын онтаа уулзах л байна. Тандраас ураг гарсан чинь доогоор авч байгаа төрийн яваарал таарлаа. Уцал боор жилдэл. Тэгэхээр энэс би хайгаад бол олно гэж байхгүй гэдэг чинь. Уулзлаа тараал гэдэг дээр юу хүн би зэрэг сайн мэд. Наадч нэг толгойр гүйлсэн өвч байсан. Одоо нэг ямар хэрэг хийцэн бол гэж бодлоо. Жолооч явахдаа энэ дээр хэрэг хийцэн болоо гэж бодлоо. Хөдөө гарч ирээд бас энэ дээр хийцэн бол өөр унтаж байж хүнцэд болоод үдээс сохлуулсан тэрнээс одоо тэгээд сохлуулаад тэгээ 4-5 жил болж. Яагаад нуух зовдөг. За тэгэл уулзъя. Тэр хөтөж. Тавилан нэвтрүүлэг. Хаврын хавсаргад гэрийн өрх дэрвэлзэж яндангийн дуу хонгинож донгинох чимээтэй хамт охиныхоо сургийг сонссон аав сэтгэлэн тайвширч охинтойгоо уулзахаар бэлдэж эхэллээ. Аавынхан отрын гэрээс холгүйхэн биднийг хүлээж суух Шүрэн Цэцэг хөрөн тэрэлгээр гойжээ. Шаргал торгон дээлэр гойж байгаа энэ хүн бол Шүрэн Цэцгийн гэр бүлийн хүн Алтан Сүх юм.
Удмын тань нэрээр овоглоогүй ч гэсэн ухаанд үр тань болж мэндэлсэн шүү дээ аваа. Таны эзгүй миний багнаас сайхан байгаагүй ч гэлээ. Таныгаа энэ орчлонгийн хаа нэгэн газар байгаа гэж бодохоор охин тань толгой бүхий гөөгүй явсан аваа. Өнөөдөр охин нь таныхаа сургийг гаргаад 42 жилийн турш хүлээсэн аав гэдэг үгийг хэлэхээр таныгаа зорин ирж байна. Алс холын зам их удаан байлаа. Тантайгаа уулзах цаг мөч ойртох тусмал сэтгэл минь гэгэлтэж нулимсаа барьж дийлсэнгүй аваа. Хайрна. Ой чанатага. За ингэж 2 жилийн дараа тэрч байна. Хилана хамтаа юм. За, энэ үгүй бил. Босоод авах хаатай тэврээд унсах үртэй байна гэдэг энэ орчлонгийн хамгийн сайхан жаргал юм а да тий. Тийм байна. Хэдийгээр та хоёрын хувьд 42 жил уулзаагүй ч 42 жилийн дараа инх тоох эрүүл сарвал эцэг охин хоёр уулзлаа. Тэр харвагаас нь лөцөө боддог байсан гэдэг. Өсөлтөө нөгөөдөө гараад яваа ямар зэ дугаар хийж мэдгүй. Өөрөө болтол бодчихлоо. Шүрээ. Чүзээгөө аав хэмээх 3 хэсэгт эрдэнэ төгийг дөнгөж сая чи хэллээ тий. Энэ бол чиний мөрөөдлөөсөө Энэ бүний хэлтүүцэд чамайчилээс тавилан нэвтрүүлэг. Аваад төрөлгүй. Хөлсөд гэдэг. Юм аваад төрөлтэй. Жоохон багтаагүй яг л ийс жоонхот гинбэр. Үний санаа сэтгэлээс гардгүй байдаг юм. Хай надад буруу байсан байж болно. Голны тий яхад. хайхаар талт туайхан байл. Сүүлдээ том болсон энэ охин шүү. Өнөө төв баазтай нэг дагуулж ирсэн. Тэрнээс хойш нэрээсээ бараг нь хараач юу. Тэгээд хаяа тэр зургтын тэгэл явахаар мэкки үлгөө хүмүүс дотроо бодож. Нэрээсээ өмөрчээд үчээд өгдөө. Тэр яг хаалгараад тэгтэл. Одоо тэгж байгаа юм бол
гэдэг чинь. Жохон тоо тийм байсан яг л юм ярил. Тэр гот гэдэг. цайцсан. Хэн даанч ир чадсангүй. Үнэн дутагтас. Тийм чи дөрөв ясуу. Нэг өөр тавуудтай. Тэр нь хоёруудтай. Залуу болж байна. Тэг. Яа бол өөрөө бодсон ч жоо таа юм бол тань хэцүү. Энэ ямар намайг үтсэн биш жоохон тал харсан юм чинь. Би бол үнтэй л яг тэлээд хийж чадахгүй юм. Хөхтэй ланцаман хин тагуулж бод таарсан уулзсан байна. Нэг төсөө байгаа хаа. Тийм таа хүнд хоёрлаа. Олон жилийн дараа цаатаа нэг таарсан байна. Хотураад ороод сүрмсэд тавьсан юм яриад тэгээд уулзтаад байж болно үү? Аав юм хизээний өдөр охноо хаана эрен охныхоо ярилд гарна гэж боддог байсан. Ээжтэй дарах л гэж бодож байсан. Би өөрөө л танихгүй. Ээжтэй нэг зургтай яа нүдтэй багтаа бол яваад болно. Тэр гашаанд би сургасан байдгүй юм. Тэгээд болсон. Өөрөө суулганы сосон байхгүй гэжсэн. Тэгээд өдний жон катор ингээд захмахтаа өөр явахаа. Сая харж ил явд. Оноо бол ингээд яваад энэ танихгүй. Ширээ аав нь төсөөлжсэнээс нь хэр өвн байна? Өөр юм байна. Зурнаас нөгөө арай жоохон богсон болчих. Миний чамд үзүүлсэн зурагнаас Тий. Одоо хөлөө яа. Эдний ээжтэй авах нь гурван авах нь зураг байгаа гэжтэй. Би тиймтэй тийм зураг байхгүй мэлээ би. би эрхийн явцны зураг ирээд орж гисэн. Гурван авах нь яг залуу дөнгөж чин гарч байгаа. Би энэ зүйлсний миний цоц хүүхдээ энэ тавьж болохгүй. Нэг гурван зураг байх эдний ээж. Тэгдгээж мэдсэнгүй ерөөсөө өгний хөрөнд. Юу ч мэдсэнгүй жаа сая гинтгээ ирэхээр нь гайхлаа шүү дээ. Аав ярих босгож юу мэддэг. Та хүүхдүүдтэй энэ том хэлж байгаагүй тий? Энийг яриаггүй. Өөрөө бодож явдаг. Тэр үлээрээ. Шүрэн цэцгийн маань гэр бүлийн хүн. Золгооч. Дөрөв охин. Сахаа орж дарамттай аваад байна. Өөргөө орж ирж. Таасан. Тэгээд хэвчээ мөчөөд. За хэрэгэн их олон жилийн дараа өөрийн гэсэн мөрөдлөө биелүүллээ. Тэгэхээр шүрэн цэцгэдтэй бол хамгийн ойр дандаа үргэлж хамт байдаг. Аавыгаа санахын зовлон эдэлж байгаа ханыхаа сэтгэлийг хамгийн ихээр ойлгож байгаа хүмүүс яхаарахгүй гэр бүлийнх нь хүн байгаа тий. Тэгэхээр өнөөдөр таны хааны хүсэл мөрөөдөл бол энэ цагаан мөчөд бол бас биелээ боллоо. Тэгэхээр үзэгч олонтойгоо бас сэтгэлээ хуваалцах хаа гэж бодож чинь таны хааны ер нь сүүлийн 2 сар бас сэтгэл нь их л дэгэнтэй догонтой байсан болов уу? Дэгэнтэй догонтой байлаа. Сүүлийн 2 сар. Аавтайгаа нууцсан баяртай. 42 жилийн дараа. Онбайгаа ярьдаг байсан. Одоо нууцлаад болсон. Сос баяртай на. Аав гэж дуулахсан баг гэж боддог шүү дээ. Одоо аав гэж дуулахтайгаа ууслаа. Бас нууцлаа. Денис илүү сайхан явах аав гэж юм мэдээ. Тэнгэр Наатай нүдээ явах эрүүл сайн сайхан амтж ярээ аав нэнд эсэгээ бурхантай залбираа явж яа гэж хэлээ та. Сайхан эрүүл сайн сайхан амтж байгаарай гэж. Хүмүүрд нуухыг хүссэн нууц сэтгэлийн шарах гэж бий. Шүрэн цэцгийн хувьд 42 жилийн турш
аавыгаа хүлээж сансан сэтгэлийн шархаа тайлж байгаа нь энэ юм. Аав Золбонгойн хувьд 42 жилийн турш сэтгэлдээ нуусан, хайрлсан охин үртэйгэн ийхүү уулзж байна. Тэд 42 жил тусдаа байсан ч хүлээн суух аавтай үнэрлээ дугдах үртэй байна гэдэг энэ орчлонгийн хамгийн том аз жаргал юм. Миний сэтгэл амар өндөр байна уу. 2 сар хүлээсэн чинь нэг өдөр л миний сансан зорьсон хэрэг бүтээд тэгээ TV8 телевиз байгаа хамт олонд баярлалаа гэж хэлье. Миний хамгийн том зорилгыг бэлдэж өгсөнд. Аава гэж их л олон одоо дуудах шиг болсон дөрөө. Ой аав гэж дуудахгүй юм нөө. Би одоо үдээ 43 жил аав гэж дүүгийг ста ховорхон дуудсан. Хатам аавгаа л би аав гэж дуудчихсан. Өөр хүнийг би аав гэж дуудаж үзээгүй. Аав гэж дуудаад миний сэтгэл амар өндөр. Аав гэж хэлсэн нүднээс бол нулимс гараад бүр тогтохгүй болд юм билээ. Аав маань нэлээ хөвшин хүн байт юм байна. Бараг 70 хүрж байгаа хүн байт юм байна. Тэгээ одоо маавыгаа одоо энэс хойш аав дээр нэг энэ өвчин зовлон гайг болох юм бол ирнэ. Би ч одоо бараг 6 дүүтэй болчихж байгаа юм шүү. Нэг л дүүтэй гэж л ийм ганаг л хэлжсэн. Тэгээд өөр дүү мүтэй гэж та сонсоог өгөө гэдгийг нэг мэдсэн чинь 5 дүү гараад ирж шít. Тэгээ сэтгэл айгүй өндөр байна уу. Одоо ястаа аавтайгаа уулзсан санаа сэтгэл маа сайхан болоо дотор аймаар байсан бүглөөтэй харин алга боллоо. Аав нь охноос сураад очиход ааваасаа татгалздаг охин өр байхад аавыгаа хаагаад ханддаг охтууд эмэгтэйчүүд бас их байдаг. Өмнө нэг нь та байлаа. Тэгээд аавыгаа хэдийгээр 43 жилийн турш аавтайгаа уулзаж чадаагүй ч аав гэдэг үг хэлж чадаагүй ч аавдаа гомдлгүй аавыгаа зориг гарган хайсан танд маш их баярлалаа. Тэгээд танд амьдралд нь аз жаргал, эрүүл энх сайхан бүхний хүсэнгэрөө 43 жилийнхаа хүсэл мөрөөдлийг ирээдүйд ирэх он цаг мөчид бүгдийг нь одоо нөхөөрөө цаг хугацаа та бүхэнд маань байна. Баярлалаа энэ үгийг хэлж гоё үг гоё сэтгэл санааг нэмж дэмцэнд гэрэл мас сэтгүүлчтэй баярлалаа гэж хэлье. За баяр хүргэе. За баярлалаа. За тэгээд аз жаргал гэсэн. За баярлалаа. Аав хоёр одоо энэ нутагт хэдэн жил хаварч байна. Энэ нутагтаа л ер нь аж төрч амьдарч байна үү те малаж байгаа эхлээд. Тэгээд энд жил отроор л энд буугаа байж байна. Энэс манайх уршаага өөр олон нуурын гол гэдэг газар байдаг. Энд отроор ирчээд байж байгаа юм. Танаа хүүхдүүдээс ганц тулгал мал дээр гарсан мал ч нь уу? Ганцхан энэ л гарсан юм. Хотод найл юм болоо туураад дадлуулж гисэн. Тэгэл хүүтэйгээ амт мал авчих байх. Хаяа нэг тусдсан болоо байж л. Гантлаг одоо хэдэн оноос хойш мал малж. За би 97 оноос хойш яг мал малж эхэлж байна одоо. Яг мал маллаа 97 оноос эхлээл мал малсан. Хөдөө хэр нутагт хөдөө мал маллаад амьдарч сайхан шүү тий. Сайхан байл гэдэг. Бүх юмнаас хол стресс уур нөөцөг байхгүй ерөөсөн. Өөрийнхөө байгаль орчноо дагаад ингээл амьдрна. Хавар яг эдээд чинь жинхэнэ малчдын маань хувьд ажил амьдрал эд өрнжидэг үе дээ тий. Эд өрнө одоо өдөө чинь төлөв мал хонь мал төлөлнө гэдэг эд ажлын цаг. Одоо ямаа хавар болцоо өдөө бас ямаа эд санаал эд ажлын цаг. Энэ их ажлын хажуугаар бас гинтийн явдлууд их боллоо да. Их боллоо. Энэ хаврын явдаа гинтийн аюулын шуургнууд тэгэл их болсон. Чигтэг их болсон. Дээрээс нь нэгчтэй болсон. Зөндөө нэг ихтэй боллоо, нэг ахтай боллоо. Ихэд баяртай. Миний хувьд бол. Түрүү их чи аав хоёрыг нэлээ гайхаа хараа суугаадах шиг байсан. Гайхалгүй яах. Сакитгүй юу лээ гэж бодсон. Гайхаж яал харж байгаа. Автаа амар адилхан нэг битүү. Автаа минь их адилхан харагдаж байна. Тэгээ ямарсаа ихтэй басна их баярлалаа гэж өөртөө баярлалаа сууж байна. Аавтаны өмнө та хэдэд ерөөсөө энэ тухай ярьж байгаагүй одоо хоёр том хүүхдээ гандлаа тий. Гүү. Ерөөсөө ярьж байгаагүй. Тийм юм ерөөсөө яриагүй. Бид нар ч одоо 2 сарын өмнөөс л та хэдэд дооцоор холбогдсон юу юм боллоо гэж одоо нэг таамаглажсэн зүйл байна уу? Би таамаглажсэн. 51 төрлөг
Үүдэлдэг нөгөө. За хиннийг аавтаа уулзах гээд байгаа юм байна. Тэгээ би аваас таны нэг үр хүүхдээс хүн байна уу аваа гэсэн. Аав болохоор би мэдэхгүй. Байхгүй. Би мэдэхгүй. Би тэгээд аваасаад тэгээд 50-ны төлөвлөлт аваа заалгаад хань та. Нэг юм байгаад байна уу гэхээр би байхгүй би мэдэхгүй гэдэг байхгүй. Энэ бол би яриаггүй зөвөрөө дотроо бодож байсан. Их одны цаяр өгтэй. Таамаг нэр. Бусад хүүхдүүдтэй хэлнэ гэдэг нэг ажил болчих шиг байна да. Нөө тэтгэж одоо надад хэлэлтгүй энэ. Энийг үзээ төгтөр ойлгож наав нуужсэн гарч ирлээ гэж дуу. Өшөө яах вэ тэр? За Францгаа миний хөө тэгээд ажил төрлөө сайн хийж өөрөө хүүхдээ сайн асааж хамгаалж яваарэ. Би хараа сайн бодож яваарэ. Үний газар Монгол хүн гэдгийг нэрийг гаргаж ээж авдаасан захиас нар бичиж тэр нөгөө утсаар ярээрэ гэж хэлий да. 27 болохоор миний хөө манай нутагт яваад ирнэ. Заав нь одоо отор нүдлийгээд өдөө хайлын үйлчээр явж байна л гэж да. За баярлалаа. Тэгээд биднийг гинт ирсэнд бас уучлаарай. Тэгээд хүлээж авч эгчтэйгээ охинтойгоо олсон та нартаа маш их баярлалаа. Та бүгдийнхэн гэр бүл аз жаргал эрүүл энх хамгийн сайхан бүхний хүсэн өрөө. Уртнаас ч удаан жаргараа. Өөрөө хүүхдээ тийм холбоо өрж уулзсан. Энэ телевизэд тийм та бүхэнд баярлалаа гэдэг хэлий. За баярлалаа. За. Талны нэвтрүүлэгтэй хамтаага их хүмүүст та бүхэндээ маш их баярлалаа. Талны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зорилго бол нэвтрүүлгийн оролцогч Шүрэн Цэцгийн 43 жилийн хүсэл мөрөөдлийг биелүүлж түүнийг төрсөн аав залбингоотой уулзах байлаа. Энэ цаг мөчид нэвтрүүлгийн зорилго биелэж аав, охин, ах トゥ нар бол уулзлаа. Тэгээд нэвтрүүлэг энэ хүрээ өндөрлөж байна. Дараагийн дугаараараа эрг уулзлаа. Баяртай.